нийслэл Улаанбаатар хот энэ жил нийслэлийн эрчим хүчийг 200 мегаваттаар нэмэгдүүлэх юм том зорилтыг ганцхан жилийн хугацаанд тавьсан. За тэгвэл энэ зорилтондоо бид нар ингээд хүрж байна. 50 мегаваттын батарей станц сая 12 сарын 1-нд ашиглалтанд орсон. Улсын комисс ажиллаад улсын комисс хүлээгээд автсан. 50 мегаваттын Багнуур дүүрэгт баригдсан станц маань оргил ачааллын үеийн одоо ачааллыг хуваалцаж байгаа. За өчигдөр 9 цагт Бөөрөлжүүдийн 150 мегаваттын одоо 1-р блокийн дулааны станцын галлага хийгдээд одоогийн байдлаар яг 26 цаг галлага хэвийн үргэлжилж байна. За энэ байдлаараа бид нар цаашид галлага үргэлжлээд 29-ний өдөр синхрон гэдэг ийм процесс явагдах юм байна. Энэ синхрон гэдэг нь төвийн эрчим хүчний системтэй нэг систем шууд ингээд холболт хийгээд 29-ний өдрөөс эхлээд 150 мегаваттыг одоо дахиад 24 цаг энэ галлага туршилт тохируулга амжилттай явагдсан тохиолдолд тасралтгүй цаашид үргэлжилж галгааны процесс явагдаад хамгийн цаад хугацаа гэхэд 29-ний өдөр эрчим хүчний одоо систем нэрлэгддэг, хилэгддэг тэр синхрон гэдэг одоо тэр холболтын ажиллагаа явагдаад ингээд бид нар шинэ он солигдох мөчөд эрчим хүчний хязгаарлалт хийхгүй явах ийм одоо зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгээ техник технологийн асуудал сая хүндрэл үүснийг та бүхэн мэдж байгаа. 11 сард анхны тэр туршилт хийх явцад юуны галгааны дамжуургын одоо тэр бүтцээр гал гарснаас болж түүнийг засварлах ажлаар 1 сарын хугацаатай ингээд засварын ажлууд хийгдсэн. За ингээд бид нар он солилцох мөчтүүл Багнуурын Бөөрөлжүүдийн 2 станцаа хэвийн үйл ажиллагаанд оруулж чадвал бид нар цаашид энэ өвлийн эд оргил ачааллын үед эрчим хүчний дутагдaltaгүй явах юм зорилт тавьж байгаа.